Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурл үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг 2026 оны 3-р сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд аль шүүх авч хэлцэхгүй байгаа эргэцүү маргааны хэргийн харьяаллыг тогтоолохоор иргэн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн цэцэд гомдол гарвал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүгд шилжүүлнэ гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргийг гүйцэтгэхдээ ганцхан үндсэн хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан босод хүнээс хараат тус байна. За 70-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хууль зарлаг төрийн байгууллагын босод шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасандаа нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг хэлэлцэж уг дүгнэлтийг хүлээмжшүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийцэхгүй гэсэн дүгнэлтийг хэлэлцэж уг дүгнэлтийг хүлээмжшүүлэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын их хурлын 5-р тогтоолыг баталсан. Тус дүгнэлтийг хүлээмжшүүлсэнтэй холбогдуулан Улсын их хурлын даргын 2026 оны 150 дугаар захирамжаар үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэлт бэлдэх хөрвөхийн ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Ил Мөнхбаатар ахалж гишүүдэд Улсын их хурлын гишүүн Батбаатар, Батсүмбэрэл, Пүрвдаваа, Тэмүүжин, Уян гишг Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 7-гийн 4-т хуулиар харьяаллыг тогтоогоогүй эргэцүү маргааны хэргийн харьяаллыг тогтоох гэж улсын дээд шүүхийн шүүн төсөл ажиллагааны талаарх бүрэн эрхийг тогтоосон байх тул үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар танилцлаа. Ажлын хэсгээс боловсруулсан үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгаараа 2026 оны 4-р сарын 28-ны өдөр Монгол Улсын их хурлын чуулганы хурлын дээгүүр тухай хуулийн 39-10-т заасныг баримтлан хэлэлцлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчим зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар гаргасныг байнгын орооны хурлаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн. Улсын их хурлын эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.